Satisfaction Game Error багийн тоглолт Inferno дээр үргэлжилсээр байна. Ингээд тоглолтын 7 дахь раунд эхэлж байна. Тэгэхээр Game Error баг маань 5 раундыг Counter талаас хожсон, харин Satisfaction баг маань ганцхан раундыг хожсон байна. За тэгэхээр Satisfaction баг маань ерөнхийдөө buy хийгээгүй, хагас buy буюу одоо зөвхөн диигл авсан байна. Тэгэхээр armorгүй дииглүүд явж байна. За тэгэхээр Satisfaction багийн Snob маань нэмэлтийн хаалгаар орсон, үлдсэн 3 тоглогч маань цонхны доогоор явж байна. За ингээд Satisfaction багийн 64 74 маань Game Error-ын чин зөрөгт одоо унснаар 4 эсрэг 5 боллоо. Satisfaction багаас 4 тоглогч амьд үлдсэн. Game Error-оос 5 амьд байгаа. За тэгэхээр Satisfaction багийн Snob маань нэмэлтээр алхаж байна. За ингээд Баясаа маань унсан 3 эсрэг 5 болсон. За нэмэлтээр нэг гранат орж ирж байна. Snob маань хүлээж байна. За ингээд нэг хүн тавилаа тамираад. За тэгэхээр 2 хүмний эсрэг 4 хүн амьд үлдсэн байгаа. Тэгэхээр Snob маань одоо 4 хүний эсрэг тэгэн тоглохыг харцгаа. За ингээд Satisfaction багийн Sun-ын унснаар Snob маань одоо 4 тоглогчийн эсрэг ганцаараа үлдсэн байгаа. За ингээд Satisfaction багийн Snob маань Game Error багийн чин зэргийг унгаж чадлаа. 3 эсрэг 1 үлдсэн. Тэр 3 тоглогчийг алж чадах юм бол энэхүү раундд AC чадна гэсэн үг. За тэгэхээр нэмэлтийн доогоор цонхтой өрөөлөө харж байна. Snob маань цонхтой өрөөний доогоор явж байна. Гол руу зугаалаа. Game Error багийн дөрөв унгаж чадлаа. Дахин нэг хүн багийг харсан байгаа. Цонхтой өрөөний доош ирж байгаа. Game Error баг баярыг унгаа үлдсэн тоглогч Game Error багийн цонхтой унгасаар 5 тоглогчийг амжилттай унгаж AC хийлээ.